Манай хамт олон төрөлх сургуулийнхаа түүх 70 жилийн ог тохиолдуулан 70 бүтээлч ажил төлөвлөсөн. За эдгээр ажлуудын томоохон гэвэл сургуулийнхаа хичээлийн төв байранд их засвар хийх ажил байлаа. Энтэй аймгийн орон нутгийн төсвийн 498 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хичээлийн төв байрны бүх анги танхимын ширээ сандлыг шинчлэх, ангийн булан, самбар, телевиз, сурагчдын хувийн хэрэглийн шүүгээ зэргийг шинчлэх ажлуудыг эцэгчүүдийнхээ дэмжлэгтэйгээр болон аймаг улс орон нутгийн төсвийн хөрөнгөний оруулалтайгаар бас шинжилэн тогтворсон байгаа. 2024-өөс 2025 оны хичээлийн жил манай хамт олон бас багтаам амжилтуудыг гаргасан. Тухайлбал урлагийн хөгжүүлэх сургалтын сурагчид маань улс бүсийн тэмцээн уралдаанууд амжилттай оролцлоо. Мөн сагсан бөмбөг, гар бөмбөг, бадминтоны спортоор хичээлдэг тамирчин сурагчид маань улс бүсийн чанартай тэмцээн уралдаануудад өндөр амжилтыг гаргасан байгаа. Мөн эсдийн шалгалт өгдөг 10 хичээлийн хэмжээс онооны дунджаараа Хэнтэй аймагт 4-р байр эзэлсэн багтаам амжилтыг үзүүлсэн байгаа. Энэ бол манай хамт олонны өмнө үзүүлж байгаагүй амжилт юм аа. Эх хичээлийн жил бас манай хамт олон энэ амжилтаа ахиулах, массын болон багш сурагчдын олимпиадын амжилтыг дээшлүүлэх мөн байгууллагын болон багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд өндөр үр дүнтэйгээр шалгагдахаар бид хүн хичээ ажиллаж байна. Мянган хүүхдийг оюуны хураар тэтгэж, Эрдэнэ номын ариун өргөө байх үүргээ нэр төртөө биелүүлсээр бидний сургууль өндөр үе нээж анхны эсэгчтэй утан авснаас хойш 70 хавар төсөвчтэй амьдралын далайд үдэж, хүнээр хүн хийх гавьяат үйлсийн намтар төвхийг цуцаалсаар өнөөдөртөө очин золголоо. Монгол эх орныхоо хойч ирээдүй болсон үр хүүхдүүдийг оюуны хураар тэтгэгч, үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид, ахмад багш ажилчид, албан хаагчид, нийт төгсөгчид, сурагчид, эцэгчүүд, төрөлх нутгийнхаа зан олон сургуулийнхаа түүх 70 жилийн он баярын мэдлэгээ төвшүүлж эрүүл нэг аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье өрөөё.